За. Сайн мэцгаана уу гэж. За. 99-ийг бодъё. За 99. За энэ экспоненциал гэж юу гэсэн үг юм бэ? Энэ одоо power mode-тай холбоотой байх тийм. Энийг орчуулж ер нь мэдэж авна. Exponent. За зэрэг гэлтгэгч. Зэрэгт дэвшүүлэгч гинэ. Тийм үл юм. За хамгийн их одоо юу гэдгийг бэ? Би бол ингэж ойлгоод байна л да. А-гийн B зэрэг те. Юугээр бол математикаар бол нэг юм байдаг штэ. Юу вэ? А-гийн B зэрэг гэдэг ингээ бичдэг штэ те. Энэ хэлбэрийг exponential хэлбэр гэж хэлээд ах шиг байна л да те. Зэрэг А-гийн B зэрэгт дэвшүүлсэн хэлбэртэй байгаа тий. Тэгээ энийг exponential гэдэг байна л да. Тэгэхээр хамгийн их одоо тэр зэрэгт дэвшүүлсэн хэлбэрт байгаа хамгийн их нь гэсэн үг тий. Би энийг юус орчуулж чадахгүй юм. Юу гэх юм бэ? Хамгийн их зэрэгт дэвшүүлсэн хэлбэр гэх юм ааш. За би тэр математикаар яваг болохоор энэ иймэрхүү хэллэгнүүдийг бол орчуулж чадахгүй мөн үү? Хамгийн их зэрэг юу гэлээ? За юу гэлээ? Хамгийн их за мэдгүй толгойр хичлээ. Зүгээр энийг орчуулахаа боллоо. Хамгийн их exponential гэдэг чи. Тэгэл явчих. За тэгээд за 2.11 зэрэг 3.7 зэрэг 2 бол харьцуулах юм бол 3.7 зэрэг нэх гэдэг нь илэрхий байна гэж аахгүй бид нар бодож чадах юм чинь. Тэгсэн чинь энийг болохоор бодоход айгүй хэцүү те. Энэ хоёрыг харьцуулахад. Гэхдээ эхлээнийх нь арай их юм байна л да. 3 сая оронтой гэж байгаа байхгүй те. За тэгэнгүүт нэг юм файлтанд 1000 мөр байгаа юм байна л да. Тэгээд base exponent суур болон зэрэгтэй. Тэгээд аль мөрийн дугаар дээр хамгийн их утга байна вэ гэдгийг бид нэр олох юм байна. Үзье тий. Энэ файл нэг ямар шиг юм байна. Нэг ийм л юм байна шүү дээ. Энд яаж унших вэ? За болчихгүй л хөтэ тий. За бодчих дөө. Энэ яг нэг үндсэн бодолтынхаа санаа нь юу шүү. Бодолт нь болохоор за ингэж бодох гэдэгхгүй би болохоор А-гийн B зэргийг бид нэр А-гийн X зэргийг B-гийн Y зэрэгтэй харьцуулах гэдэг юм л да тий. Тэнгүүд яг ингээд шууд хараад хэлэхэд айгүй хэцүү болоод байгаа шүү дээ. Тэнгүүд суурийг адилхан болох гэдэг байхгүй юу? AB2-ыг адилхан болгочвол зэргийг нь харьцуулаад болно шүү дээ. Аль энэ хоёр зэрэг нь хэрвээ энэ AB2 тэнцүү байвал бид нар хэлж чадна шүү дээ. Жишээлбэл 3-ын 9 зэрэг 3-ын 10.5 зэрэг аль нь их вэ гэвэл айгүй хэлэхэд айгүй амархан шүү дээ. Тэгэхээр энэ суурийг адилхан болгоё гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр суураас нь жишээлбэл суурийг адилхан болгохын тулд суурийн бүгд дээр юу болох ч байхгүй юу?
логарифм авчих л да тий. Бид нар нэг за хоёр суустай логарифм авъя л да агаас. Тэгэхээр эндээс юу гарах вэ? Хоёр суустай логарифм авсныг А2 гэж хэлье. Тэгээд B-гээс хоёр суустай логарифм авсныг B2 гэж хэлье л да. Тэгэх юм бол одоо ямар хэлбэрт бичиж болох вэ гэвэл 2-ын А2 зэрэг гийн x зэргийг харьцуулах нь 2-ын B2 зэргийг дахиад зээх дэвшүүлэх нь D гэсэн ийм хэлбэрлүү шилжүүлчих واخгүй юу. Ингээ логарифм авчвал А B2-оос тэгэх юм бол хоёр суустай логарифм авчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ бичиглэлээ бид нэр задлаа л та тий. Тэгэх юм бол 2-ын ямар зэрэг вэ гэхээр A2-ыг өөрчдөг нь x харьцуулах нь 2-ын B2-ыг өөрчдөг нь y гэдэг. Тэгээ бид нэр энэ хоёрыг харьцуулчихна л та. Энэ хоёрыг харьцуулах үлдчихэж байгаа байхгүй. Тэгвэл бид нэр одоо юу харьцуулах үлдчихэж байгаа вэ гэхээр нөгөө зэрэгчин байхгүй болчихж байгаа байхгүй. Суурь нь. Тэгээ энэ хоёр айл их нь л манай арай их байна гэсэн үг шүү дээ. Нэг иймэрхүү л бодолтой. Тэгээд нэг C дээр нэг лог гэдэг үү. Гэхдээ тэр чинь натурал логарифм буюу нэг Y-тооны логарифм байдаг хаа. Тэрийг ашиглал. Тийм шүү дээ. За, ханаад үрсэ. Ирис. За, ороод ирлээ. Оролтоо унших. Нэг жижиг юм дээр жоохон зовлонтой байгаа болохоос хэцүү бодлого биш хаа. AB гэж аавна. Ийшэл логарифм бодвол ийшээ гэдэг нь шүү дээ. Тэр манай хариу сол мөрийн дугаар да хариу I. Тэгээд сол гэжтэй. За нэг иймэрхүү үйл бодолтой байх юм болов гэж бодож байна да. Өөр бодолтой байгаа л да. Ер нь би альва бодлогыг бодохдоо энэ л ерөөсө цорын ганц бодолт гэж ерөөсө хэлж чаддаггүй шүү дээ. Тэр уусаа явж утгагүй яагаад тэгэхээр альва асуудал гэж ям төмийн янзаар бодож байна. Жишээлбэл нэг юм алдартай юм ийм л шүү дээ. Бид гэдэг тэрийг яг баталжуул мэдэхгүй л дээ. Зүгээр сонсч ирсэн. Юу вэ гэхээр айлгүйрчлөө юу вэ? Айлгүйрчлөө юу вэ? Нэг юм бодох нэг арга байлаа гэж бодъё л да. Математикаар ч юм уу. За математикт л л да. Математикаар нэг юм ингээ бодчихлоо гэж үзье л да тий. Тэрийг геометрээр бас бодож болдог гэдэг аахгүй. Геометри аргаар гэдэг ч юм уу. Ер нь альва зүйлийг бодох айгүй олон арга байдаг. Одоо санаа нь бол ингэсэн үг л дээ. Эндээс дархан орт зөндөө олон зам байгаа шүү дээ тий. Аль нь зөв нь бүү мэд шүү дээ. Гэсэн утгатай. Тэгэхээр би бол зөвхөн яг одооний агшиндаа энийгээр бодчихё гэж энийгээр бодчихё гэсэн аргаараа л бодож байгаа байхгүй юу. Тэрнээс биш энэ нь хамгийн зөв шүү гэсэн үг бас биш. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг юм зорилго байх хэрэгтэй шүү дээ. Зорилго бол одоо тодорхой хүрээнд шаардлагыг хангах хэрэгтэй шүү миний бодолд. Тэр шаардлага бол би нэг айгүй олон хэлж байгаа шүү. 1 minute rule гэдэг энэ project ойлгорын энэ дүрмээр би бодоод байгаа шүү. Өөрөөр хэлбэл миний програм тухайн асуудлыг шийдэж байгаа шийдэл маань 1 минутанд багтаж ажиллаж ивэл тэгээд шаардлага хангачиж байгаа байхгүй. За гэхдээ нэг амар тэгж удсан ч бодлого эхний зуудаж тааралдаагүй л дээ. Минут болсон юм ч байхгүй л дээ. За
За үг болтлоо. Мянга шүү дээ. За мянга мөрөөгөө тэгээд маань хамгийн ихийг олох гэж байгаа учраас тэгч. За. Тэр оролтоо ингэж уншин шүү дээ. За нэг тэмдэгт байгаа даа тэгэл лайны энийг нь унших хэрэгтэй л доо. Тэгэхээр эхлээ аагаа уншаад нөгөө тэмдэгтийг уншаад тэгээд бэг уншиж. Энэ тэмдэгтийг бид нэр хэрэглэхгүй л дээ. Тэгтээ авах тэгэл. За, ингээд за уншчлаа. Одоо бид нар агасаа натурал програф авчил та тэгээ ES-тэй. Одоо нөгөө манай нөгөө энэ томьёо байгаа шүү дээ. Энэ томьёог оруулах гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо зэрэгээр нь бас өржүүлэх нь шүү дээ. Чин би гэж. Тэгэнгүүт манай энэ гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэл эн чинь ингээл цаашаа зөндөө явж байгаа шүү дээ. Бид нар чинь нийтдээ 1000 юм харьцуулах гэдэг байгаа шүү дээ. C гэл тэ. D гэл. Энийг одоо юу гэх юм? Тэмдэгтэй гэдэг ч юм. За тэгээд бид нар энийг бол хамгийн их нь байна уу гэж үзэл. Энийг дараа нь энийг бол нөгөө нэг хамгийн их болдог шугамн таталтаар хийцдэг. Тэгэл болоо дөө. Хэрвээ тийм манай сол тгээс их байвал сол I тэнцүү I сол T тэнцүү T нэг ингэсгэл болчихдоо. Тайн хэрэгтэй. Үй, ажиллах нэ энэ. 1001 гэнэ. Баруу гарч байна. Энэ юу? 1001 гэдэг чинь хамгийн сүүлийн нэг мөр рүү очсон гэсэн үг шүү дээ. Юу вэ? Сол аяга хэлв шүү дээ. Угсаа заавал нэг алдаа гаргана л та би. Тэр бол гарцааг 700 хэсэг. За. За энэ бол нэг юм бодлого. Гэхдээ яг хоо ерөнхийдөө юу гэмтэй. Энэ бол зөвхөн амьдрал дээр айгуу толгойтой асуудал байхгүй юу? За жишээлх юм бол бид нар юу яадаг штэ. Жишээлбэл машины хүчийг, моторын чадлыг бид нэр ингээ харьцуулахдаа нэг юм руу хөвлөд идэг штэ тий. Уг нь машин болгон чинь өөр үйлдвэрийнх. Тэгээд хүчийг харьцуулахад айгүй тийм хүндрэлтэй штэ тий. Яг ямар факторууд айгүй их байгаа. Тэгээд зарим машиныхын шийдлээс нь өөр учраас нийт факторууд нь айгүй өөр үүдэг шүү дээ. Тэгэнгүүт энэ төр болон факторуудын бүгднийг нэмж агаад одоо энэ логарифм авч байгаатай төстэй бүгднийг мороор ил хэрхэлдэг гэсэн тийм нэг хэсэг. Мороор тэгэнгүүтээ бүх факторуудыг ингэ тооцож агаад тэгэнгүүтээ за энэ машин бол 500 морины хүчтэй гэл тэ. Тэгэнгүүтээ дахиад өөр машиныг болохоор бүх факторуудыг тооцож байгаа дахиад морины хүч рүү шилжүүлээ. Тэгэнгүүтээ 450 морины хүчтэй гэдэг. Тэгэхээр энэ нэрээ л хүчтэй машин юм байна. Хүчтэй мотортой юм байна гэдэг нэг тийм амьдрал дээр тийм сонсч ирсэн үү? Тийм юм байдаг штэ тий. Тэрэн шиг тэрнтэй л төстэй ер нь бол альва асуудлыг ингээд хоёр мэдэхгүй байгаа хоёр юмыг яг адилхан ойлголт руу шилжүүлж агаад харьцуулахад айгүй амархан гэсэн үг шүү дээ. Тийм санаа явж байгаа юм. Энэ бодлогын байгаа шалтгаан тэгж асуудлыг харьцуулах хэрэгтэй шүү. Тэгвэл хоёр өөр юмыг харьцуулаад яж болохгүй тий. За нэг тийм бодлого байна. 99 дэх бодлого. За дуслаа баяр та.